Энэ жил дотоодын цэрэг үүсч байгуулагдсны 90 жилийн яа болон Монголын залуучуудын холбоо үүсний 91 жилийн яа зэрэг тохиож байгаа юм а. Иймд өнөөдөр Монголын залуучуудын холбооноос 2012 оны 1-р элчин цэрэг татлагаар дотоодын цэргийн 05 дугаар анги татагдсан ирсэн 8 аймаг 9 дүүргийн залуучуудад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамтран ажиллаж оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За энэ ажлын хүрээнд дээр явагдах ажил маань Монголын залуучуудын холбоотой хамтарсан олон ажил байгаа. Жишээлбэл Монголын залуучуудын холбоотой нэрэмжит сагсан мөн лигийн тэмцээн, маршийн тэмцээн, явган аялал. За 5 сарын 30-ны өдөр дэлхийн нийтээр тамхигүй орчин өдөр байдаг. Энэтэй холбоотой олон залуучуудын тамхины хор хөнөөлийг танилцуулах, тамхи татгалзуулах ажлыг зохион байгуулах залуучуудын холбоотой хамтарсан ажил хийж байна. Дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн үйл ажиллагааны гол зорилго нь албан хаагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгоо зогсохгүй, чадвартай цэргийн бэлтгэл өргөдгөн бэлтгэж, тэднийг төрийн албанд орж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршдог юм а. Харин Монголын залуучдын холбоонд Монголынхаа залуусын мэдлэг чадвар, боловсролыг дээшлүүлж ажиллах зорилготой байдаг тул өнөөдөр энэхүү хоёр төрлийн байгууллага хамтран ажиллаж байгаа юм а. Монголын залуучдын холбооны хамгийн гол үүрэг бол Монгол зөв залуу хүнийг төлөвшүүлэх ийм л альжиртлан байна. Тэгэхээр төлөвшүүлэх ажлыг бид нар нийгмийн бүхэл салбар хүрээнд хийж зохион байгуулж явах ийм одоо үндсэн үйл ажиллагаатай. Энэ ажиллагааны хамгийн гол эхлэл нь бол бөгөөд бас хамгийн үр дүнтэй байдаг хэлбэр нь бол одоо цэргийн алба хааж байгаа залуучуудаа дэмжлэг үзүүлэх тий. Дээр нь цэргийн албанд байх хугацаанд нь зөв төлөвшүүлэхэд нь одоо Монголын залуучуудын холбоо бүхэл талаар хамтарч ажиллах ийм шаардлагууд бол байдаг. Тэгээ энэ ажил ч гэсэн олон жилийн туршид бол хийгдэж ирсэн. Үр дүнтэй байдаг нь бол маш тодорхой одоо харагдаж ирсэн. Энэ жилийн цэрэг татлагаар цэргийн албанд ирсэн залуучуудын нас, боловсрол, эрүүл мэндийн байдал судалгаа хийж үзэхэд цэргийн албанд иргэсдийн боловсролын түвшин нь өмнөх онуудтай харьцуулахад ахиц гарсан байгаа гинэ.